Өө хүн ороод ирлээ. За сайн байна уу? За сайхан зусж гин үү? Ийшээ суу. За юу байна? Яа. Танаа гэр мэр чинь медаль зэтал гоё юм шүү аа. За хаанаас хаа хурж яваа хүүхэд вэ? Элийн хүүхэд цай хийж өгөөч. Өө дүүн хотынх уу? Хотоос явж байгаа юм. Аа тий. Оо за баярлаа. Яг цангаж ирсэн. Яасан халуун өдөр вэ? Аа зөв хотоос явж байгаа юм биш те. Энэ манай нутаг гоё байгаас те. Янз бүрийн гоё байгаль гол өрх мөрхтэй. Харин танаас нэг юм асуух гэдэг. Асуух юм байна. Асуу. Энэ манай машин явж исэн чи эвдрээд энэ ойрхон сумын төв рүү танаа нөгөө морин дээр чинь нөгөө нэг тогтог юмын тохоод ингээд унаад явчих болох уу? За мэдээ байцаанууд гэрийн удаагийн бичлэгээр зарим нэгэн хүмүүсийн морин дээр тогтдог юм гэж ярьдаг зүйл буюу бидний хэлж заншилснаар имэйлийн тухай богинохон мэдлэг маягийн зүйлийг та бүхэнд хүргэж чинь. Тийм болохоор лайка дараарай. Тэгээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр энд манай имэйл харагдаж байна. Тэгэхээр одоо би та бүхэнд имэйлэнд яг юу байдаг, юунаас имэйл бүрддэг вэ гэдгийг тайлбарлаж өгөх болно. Энд харагдаж байгаа зүйл бол гөлөн болон дэвис ганцаргны сүүгч бас хойд ганцаг зэрэг зүйлс харагдаж байна. Харин энэ болохоор дэвис бас дээрэс нь тохом ганцагны сөвөгч тэгээд ганцаг зэрэг харагдлаа. За энэ болохоор тусдаа дэвис гэдэг зүйл маань харагдаж байна. Тэ. За харин дараачих нь болохоор урд ба хойд бөөрөг болон хяр бас дээрэс нь даруулаг олон цэг харагдаж байна. За бүр ойртойс хариулъя л да. Одоо энэ хоёр бөөрөнхий зүйл бол даруулаг, харин энэ даав нь болохоор олон цог гаднах төмөр бүрээс нь болохоор хяр гэдэг зүйл байгаа. За харин энэ төмөр бол баавар болон ганцагны сүүгч гих зүйлээс бүрддэг зүйл байгаа. За харин энэ бол та бүхний морин дээр, имэйлэн дээр мордогтой хөлөө тавих дөрөө харагдаж байна. За одоо энэ бол олон жирэм имэйлээ ерөнхийдөө мориндоо даглах тийм зүйл байгаа. За одоо харин хамгийн сүүлд болохоор тохом бол имэйлний доор байрлана. Тэгээд нэг иймэрхүү байгаа. Тэгээд имэйлний талаар илүү их мэдхийг хүсвэл та бүхэн өөрсдөө ном сонин имэйл аав ээжээс асуугаарай. За нэг иймэрхүү байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараарай. Бас дээрээс нь subscribe товчон дээр дарж дараагийн илүү олон сонирхолтой бичлэгүүдийг үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай.